өдрийн хөтөлбөр эхэлж байна. Тэнгэр Азийн өндөр үсгэд подкаст энэ Одоо өгч. Одоо явж байгаа. Арга. Нэг явж байгаа. 한산원이 들은데 아이덴티 버튼 Сайн байцгаана уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2024 оны үйл ажиллагааны тайлан 2025 оны 3 дугаар улиралд ямар одоо бодлогыг хэрэгжүүлж ажилласан бэ гэдэг товч тайланг үзэх сонсогч өнөөдрийн сошиал медиагаар одоо мэдээлэл хүлээж авч байгаа та бүхэндээ хүргэх гэж байна. Манай хуулийн 6-гийн 1-д бол олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааны жилийн тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо нийтэд одоо хүртэл болсон олон нийтийн одоо байнга одоо авч хэрэгэлдэг өдөр тутмын сонинуудаар одоо гаргана гэж 2005 оны олон нийтийн радио телевизийн тухай хуулинд бол заасан. Тэгэхээр 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг бид нар одоо хуулийн заасанчлан 2025 оны 4 сарда багтаагаад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол гаргасан юм а. Өнөөдөр энэ видео танилцуулгыг хийж байгаамаа. Үндэсний аудитын газраас 2021-ээс 2023 оны олон нийтийн радио телевизийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаас бид нар эхэлж тайлагнах ёстой. За 2024 оны 4-р сарын 17-ны өдрийн А-дроо 35 дугаар одоо ийм тогтоолоор үндэсний аудитын ерөнхий аудитор загдчих гэж хүн одоо баталгаажуулсан энэ тайланг бид бол ажлаа эхлэхдээ хүлээж авсан. За дараагаар нь 5 дугаар сарын 14-ний өдөр төрийн байгуулалтын байнгын хороо энэ үндэсний аудитын гаргасан тайланг хүлээж авч за энэ тайланг биелүүлэхтэй холбоотой үүрэг чиглэлийг одоо улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас одоо үүрэг болгож өгсөн. Тэгэхээр 24 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланг товчхондоо дуртах юм бол нийт төсвийн орлого 19 тэрбум 99 сая 328 мянган төгрөгийг 25 тэрбум 577 сая 118 мянган төгрөг болгож 33% нэмэгдүүлсэн ийм үр дүн гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн эхний оны өглөг 1.7 тэрбум төгрөг байсныг 287 сая 819 сая төгрөг буюу 84%-аар багасгасан. Тайлангийн үеийн алдагдал буюу 24 онд манайх 5 тэрбум 834 сая 168 мянган төгрөгийн үр авлагатай алдагдaltaй байсан бол за 12 сарын 31-ний байдлаар 580 сая 561 мянган төгрөг 986 мянган төгрөгний буюу 90% бууруулсан алдагдал үр авлагыг 90%-аар бууруулсан ийм одоо үзүүлэлттэйгээр 24 оныг одоо давсан байдгийг. Нийгмийн даатгалын өр 2.3 тэрбум гарцсан байсан. Цалингаа тогтмол цаг хугацаанд тавьж чадахгүй нөхцөл байдалтай байсан. 2024 оны төсөв маань ч батлагдаагүй юм цаг хугацаа хүлээжсэн. Тэгээд 1 сарын орчмын хугацаанд бид нэр бэлтгэл ажил хангаад 2024 оны 5 сард бид нэр анхныхаа төсвийг батлуулсан. Энэ төсвийг батлуулахад болохоор манай байгууллагын орлого нь 18.3 тэрбум, зардал нь болохоор 25.4 тэрбум буюу 8 орчим тэрбум төгрөгийн алдагдалтайгаар төсөв анх батлуулж исэн юм аа. Улсын төсвийн тодтголд ажилч 7.2 тэрбум төгрөгийг суулгуулснаар энэхүү алдагдлыг бид нөхөх бололцоо гарч ирсэн. 2024 оны 10 сард бид үндэсний зөвлөлөөр байгууллагынхаа тодтогсон төсвийг батлуулаад 24 тэрбумын орлоготой 24 тэрбумын зардалтайгаар бид энэ төсвөө батлуулсан. За тэгвэл 24 оны одоо орлогын бүрдүүлэлт нь юу юм бэ гэдгийг бол эндээс товчхон харж болох юм байна. За 24 оны төсвийн гүйцэтгэлийн нийт орлого 25 тэрбум төгрөг байсан манай байгууллагын. За үүний 49.9%-ийг нийтдээ улсын төсвийн дэмжлэгээр бид нар бүрдүүлсэн байна. За 32.27% буюу 8.5 тэрбум төгрөгийг хураамжийн орлогоос
16.22% буюу 4.2 тэрбум төгрөгийг бид нар өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн байна. За өөрийн үйл ажиллагааны орлого гэдэг нь бол манай одоо нэвтрүүлгийн ивент тэтгэлэг, за програмын 2 хувьд захирагддаг манай одоо реклам зар сурталчилгааны орлого болон за дотоод үйл ажиллагааны дагуу зарим нэгэн одоо түрээсийн орлогууд хүртэл одоо биелдэг. Эдгээр орлогынхаа нийтдээ 58%-ийг бид нар цалин, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зарцуулдаг юм аа. Байгууллагын тогтмол зардал, хангамжийн материалын зардал, засвар үйлчилгээний зардал, томилолт болон сургалт судалгааны зардал, уран бүтээлийн зардал, төлбөр хураамжийн зардал, тэтгэмж урамшуулал, үндсэн хөрөнгийн зардал гэх мэт одоо бусад зардлууд бол нийтдээ 32%-ийг эзэлдэг байна. 24 оны нийт орлогын үр дүнгийн тайланг Best Fortuna гэдэг одоо манай үндэсний зөвлөлөөс сонгон шалгаруулалт хийсэн ийм хөндлөнгийн аудитын компани тогтоосон. За тэгээ энэ одоо хүснэгт бол нийтдээ олон нийтэд одоо гарсан ийм тайлан байгаа. Өмнөх оны гүйцэтгэл 19 тэрбум 999 сая төгрөг байсан бол тайлант оны гүйцэтгэлээр 25 тэрбум 772 сая 118 мянган төгрөгийн одоо ийм гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлэх юм бол 5.8 тэрбум төгрөгийн хасагтай, алдагдaltaй ийм зардлыг бид нар 580 сая буюу 90%-аар бууруулж чадсан ийм хамт олон болсон юм аа. За тэгэхээр энэ дээр бол ингээд том одоо зураглал гарч байна. Хамгийн товчхондоо гэвэл 24-р оны 1-р улиралд бид нар шинэ нэвтрүүлгийн одоо эзлэх оронтой ийм хувьтай байхад 2-р улиралд дээшилсэн хувь үзэгдэж байна. За 3-р улиралд бол энэ хувь оролцоо бол жоохон багсан. За энэ бол хүмүүсийн нөгөө амралт болон одоо наадмын дараах 8 сарын амралттай холбоотой. За ингээд 4-р улиралд мөн одоо дахин одоо нэвтрүүлгийн сүлжээ маань шинжлэгдээд одоо өндөр түвшинд хүрсэн байгааг харж байна. За 25 онд юу болсон бэ? Тэгвэл бид нар энэ хэм хэмжээг ерөөсөө алдаагүй. Манай нэвтрүүлгийн шинэ нэвтрүүлгийн багц бол тэр чигээрээ одоо шинжлэгдсэн байдалтайгаар үзэг сонсогчтой хүрч байна гэсэн. Үзэг сонсогчдоос бол 24 онд та нар ямар шинэ нэвтрүүлэг хийсэн, юугаа шинжилсэн, одоо ямар байдлаар мэдээллийнхаа цар хүрээг тэлсэн бэ? За ямар нэвтрүүлгүүд дээр илүү их одоо анхаарч ажилласан бэ гэдэг ингээд асуух байх л та. Тэгэхээр бид нар бол том төсөл хөтөлбөрүүдийг бол хийж ажилласан байна. За 5 сард нээлттэй удирдлагыг шууд зохион байгуулсан. За манай удирдлагын баг одоо шинээр ажил авмагцаа 5 сарда олон нийтийн радио телевизээс та юу хүсэж байна? Ямар мэдээллийг илүү одоо чухалчлах вэ? Ямар байдлаар бид нар ажиллах вэ гэдгийг одоо нээлттэй удирдлагынхаа хүрээнд энэ 7 хоногийн туршид одоо бид нар энэ үзэг сонсогчдоос авсан. За дараагийн 7 хоногт нь хилцүүлэг хийх байдлаар ингэж ажилласан. За 24 он бол улсын их хурлын одоо ээлжид сонгуул болсон жил, мөн одоо орон нутгийн сонгуул болсон ийм одоо жил байсан. Тэгэхээр энэ сонгуулийн сурталчилгааг улс их орон даяар сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдана гэдэг бол хамгийн одоо чухал ийм одоо сар болж өнгөрсөн. За ингээд 7 сард нь үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг бид нар шууд дамжуулан ажилласан. За энэ жилдээ бол бид нар одоо үндэстэн даяар наадмаа үзүүлэх үүднээс MNB аппликейшнийг ашиглалтанд оруулж одоо үзүүлж ирснийг манай үзэг сонсогчид маань санаж байгаа. За ингээд 9 сард нь манай радиогийн 90 жилийн эхөө болж исэн. За үндэсний робоконы тэмцээн болон байнга одоо уламжлалаар үзүүлдэг нүүдэлчин наадам, за халах голын байлдааны ялтын 85 жилийн ойн арга хэмжээ болон за IBCC гэдэг олон улсын одоо өргөн нэвтрүүлгийн одоо энэ контент солилцооныг бас гадаад арга хэмжээнд оролцсон. За тэгээд хамгийн одоо чухал юм юу байдаг вэ гэхээр гадаадад нэр хүндтэй байгаа одоо бас хуучраагүй шинээрээ байгаа контент солилцоог бид идэвхжүүлж ажиллах бол шаардлага гарсан. За өмнө нь бол ингээд ковидын нөхцөл байдалтай жилүүд үргэлжилсэн. Тэрнээс гадна одоо мөнх санхүүгийн алдагдлалд орсон байсан энэ хөтөлбөрийн бодлого бол бас их тийм уйтгартай шин одоо юм контент нэвтрүүлгүүдээр бага байсан учраас хамгийн урдан хугацаанд одоо эфирийг сэргээх, өнгө цусыг нэмэгдүүлэх, сонирхолтой байдлыг дээшлүүлэх үүднээс бид нар гадаад контент солилцоо болон гадны одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг продакшнуудтай хамтарч ажилласан юм аа. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу, хөтөлбөрийн бодлогын дагуу яг хүүхдийн нэвтрүүлэг, түүх уламжлал, соёл урлаг, замун шинжлэх ухаан залуучууд, за тэгээд өглөөний нэвтрүүлэг, кино нэвтрүүлэг, нийгэм эдийн засгийн нэвтрүүлгүүд гээд үндсэн яг 7 ийм редакцтай одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэг 7 хоног тутмын одоо эфирийн шинэ нэвтрүүлгийн 8% нь хүүхдийн нэвтрүүлэг эзэлдэг. За түүх уламжлал, соёл урлагийн нэвтрүүлэг бол 8%-тай мөн шинжлэх ухаан залуучуудын нэвтрүүлэг 7%-тай, нийгмийн нэвтрүүлэг 8%, за өглөөний нэвтрүүлэг 11%, за мөн кино орчуулгын нэвтрүүлэг одоо Монголын болон гадаад дотоодын уран сайхны кино 10%, за Монголын мэдээ цуваг өдөр тутмын мэдээллийн 32%, спорт цуваг, үндэсний спорт болон дэлхийн олон улсын
спортын нэвтрүүлгүүдийг шуурхай шин нэвтрүүлгүүдийг хүргэдэг 6% эзэлгээ. MNB World цугийн хөтөлбөр бол 2-4% эзэлдэг. Ер нь бол 7 хоногт тулган бид нар 27 нэвтрүүлгийг бол шинээр хүргэж байгаа. Энэ аль болохоор одоо бид нар цаг үеийнхаа байдлыг энэ урлаг уран сайхан өв соёлын нэвтрүүлгүүд хийхээс гадна бол нийгмийн эдийн засгийн нэвтрүүлгүүд, цаг үеийн нэвтрүүлгүүд бол тогтмол үйлдэлийг хүргэж байгаа. Тухайн 7 хоногт хамгийн одоо олон нийт иргэдэд хэрэгцээтэй байгаа хариулт нэгж байгаа ямар асуудал, ямар одоо үйл явдал болвоо. Энэний хариултыг одоо олон нийтэд шуурхаад одоо яг бодиттой их сурвалжаас нь хүргэх үүднээс бид нээлттэй хилцүүлэг, цаг үеэслэл одоо гэх мэтлэн одоо шууд нэвтрүүлгүүдийг бас хүргэдэг. Одоо орон нутагт малчтын одоо талаар гэдэг юм уу, газар тариалангийн бүс нутагт гэдэг юм уу, эсвэл мал төллөх үеэр гэдэг ингээд цаг үеийн шинжтэй эргэжтрүүн цаг төл 5-ын эрдэнэ ургацын далаа гэдэр гэсэн одоо орон нутгаас одоо мэдээлэл нэвтрүүлгээ бэлтгэж бас үзэгч олондоо хүргэдэг. Монголын үндэсний олон нийтийн телевиз олон нийтийн өмнө хүлээсэн хуулийнхаа дагуу бол цэцэрлэгийн насны, за бага насны тэгээд сургуулийн болоод ахлах насны ийм хүүхдүүдийн тухай нэвтрүүлгийг заавал бэлтгэн үзэгч олонд хүргэдэг. Бүх нэвтрүүлгүүд яг л энэ зарчмынхаа дагуу 7 хоног болгон зорилттой үзэгчтэй хүрж тэгээд 36 дугаарыг жилийн туршид үйлдвэрлэдэг. Асуулт хариултын даалгавруудыг хүүхэд байтугай эцэг эхчүүд бид нар өөрсдөө эргэлздэг. Тэгэхээр энэ бол гэр бүлийн нэвтрүүлэг байдаг. За дээр нь манад зугаатай хэлгээд нэвтрүүлэг байна. Дөнгөж 5-6 настай хүүхдүүд маань эколог, танин мэдхүн нэвтрүүлгээр өөрсдийгөө хүмүүжүүлэх, тэндээс мэдээллийг энгийн хөөрхөн аргаар олж авах ийм чадваруудыг суулгадаг. Хүүхэд өв уламжил соёлын нэвтрүүлгүүд 3-4% байсан бол шинэ сүлжээнд нэг дахин нэмэгдсэн байна. Цаашид хөтөлбөрийн бодлогод захим шинжилэл, инновац, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн баримжаа, байгаль хамгаалал, мөн нийтийн эрүүл мэнд, гарааны бизнес, хуваарай хөдөлмөр эрхлэлт, хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, нийтийн тээвэр замын хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, мэрэгжлийн боловсрол, ахмад настан ба хүүхэд өсвөр үед очих хүртээмжтэй байдал, хүүхэд гэр бүл хамгаалал, барилга байгууламж, амьдрах орчин зэрэг олон салбарын мэдээллийг төлхөө тусгах бодлого баримтуулж хөтөлбөрийн шинжилгээ хийсэн. Монголын мэдээ сувг бол манай одоо телевизийн 2 дахь сувгийн үйл ажиллагаа эрхэлдэг телевиз байна. За энэ телевиз бол гэр бүл, өглөө хөтөлбөр, ерөнхий боловсролын тэл хичээл, тойм тайлбар, улсын хурлын чуулган болон бусад мэдээллүүдийг алтан сан хөмрөгт хадгалагдж байгаа үн цэнтэй бүтээлүүдийг мэдээллийн шуурхай байдлыг за цаг үеийн мэдээллүүдийг хүргэдэг ийм одоо хөтөлбөрийн бодлоготойгоор ажилладаг. За энэ Монголын мэдээ сувгийн маань одоо шинэ нэвтрүүлэг бол 52% болсон. 2024 онд бол одоо үзэгч та бүхэн санаж байгаа одоо улсын хурлын ээлжид сонгуул болсон. За тийм учраас Монголын мэдээ сувгийн уран бүтээлчдийн зүгээс сонгуулийн хуулийн онцлог өөрчлөлтүүд, холбогдох журамд ямар өөрчлөлт орсон, за саналаа хэрхэн яаж өгөх гэх мэт одоо иргэдэд хэрэгтэй ийм мэдээллүүдийг бол цагийн үрд мэдээллийн хөтөлбөрийн дундуур тусгай булан гаргаж ингэж ажилласан. За мөн сонгуулийн хугацаанд одоо бид нэр 7 цагийн шууд дамжуултыг одоо 21 аймгаас за мөн хэлийн чандад одоо 6 улсын улсад бол одоо гэрээт сурвалжлагч ажиллаж байна. За тухайлбал бүгд найрамдах Солонгос улс, за Франц, Чих, Польш зэрэг одоо улсуудад бол гэрээт сурвалжлагч нар ажиллаж байна. За мөн нийслэлийн 9 дүүргээс одоо хэсгийн ороод дээр авж байгаа үйл явцыг за мөн сонгуулийн ерөнхий орооны үйл явцыг маш дэлгэрэнгүй юм цогц байдлаар үзэгч та бүхэндээ хүргэж ажилласан байна. За нийгмийн өмнө тулгымдсан асуудлуудаар бас мэдээ сурвалжлагуудыг үзэгч та бүхэндээ хүргэж ажилласан байна. За тодруулах юм бол одоо хавдар төслийн эхлүүлж ажилласан. За энэ хүрээнд бол бид нэр одоо хавдрын шалтгаан хүсэл нь юу вэ? За Монгол улсын одоо нийгмийн өмнөд одоо тулгымдсан гол асуудлын одоо учир шалтгаан нь юу вэ? За энийг шийдвэрлэхийн тулд бас ямар алхам хийх шаардлагатай байна вэ гэдэг талаар бас мэргэжлийн эмч судлаачид за мөн одоо хавдрыг даван туулж байгаа иргэдийн оролцуулан ийм одоо төслийн нэвтрүүлгийг бол хийсэн. За үүнээс гадна 2025 онд нэг онцлог ажлыг эхлүүлсэн нь бол одоо хөндөг сэдвгээд одоо нийгмийн өмнө тулгымдсан асуудлуудыг бид нэр бас сэдв болгож ингэж одоо цоврал сурвалжлуудыг хүргэж ажилласан. За тухайлах юм бол одоо
хүүхдийн эрхийн тулгымцсан асуудлуудын талаар бас 6 сурвалжлага бэлтгээд за араас нь 20 минутын нэвтрүүлэг хийсэн байх жишээ те. За мөн 2025 оноос нэг онцлог зүйл нь бол бид нэр хилийн чандаас төрийн айлчлалыг шууд дамжуулж эхэлсэн. За өөрөөр хэлэх юм бол одоо 2025 онд бол нийт хилийн чандаас дэлхийн өнцөг болон бүрээс 8 удаагийн шууд дамжуулалт хийсэн. За үүний бол 7 төрийн тэргүүний айлчлал байлаа. За тодруулах юм бол 1-р сард Турк улсад хийсэн Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын гол арга хэмжээнүүдийг бол одоо Турк улсаас шууд дамжуулсан бол за араас нь бүгд найрамдах Чех улс, Польш зэрэг улсуудад хийсэн төрийн айлчлалыг мөн шууд дамжуулж ажиллалаа. За үүнээс гадна 9-р сард бид нар бүгд найрамдах Хятад улсын Жанчхүүгийн даваанаас хилээлэгт айны 85 жилийн ойд зориулсан одоо Монгол зөвлөлтийн дайрч зориулсан хөшөө цогцлбороос мөн ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулсан. За саяхан бүгд найрамдах Энтгийг улсад хийсэн төрийн тэргүүний айлчлалыг мөн гол арга хэмжээнүүдийг нь шууд дамжуулан ажилласан байна. За энэ бол нэг талдаа бид нэр одоо техник технологиор сайжруулж за мөн одоо орчин үеийг хөл нийлүүлэн одоо алхаж байгаагийн нэг хэлбэрэ гэж ингэж ойлгож болохоор байна. Үндэсний спортыг одоо сурталчилдаг MNB спорт сувгийн шинэ нэвтрүүлэг маш их одоо сайжирсан. За ер нь бол энэ үндэсний спортыг сурвалжлан спортын одоо контент нэвтрүүлгийг авч одоо шууд одоо ингэж тайлбарлаж хүргэнэ гэдэг бол өөрөө одоо өндөр зардлаар бүтдэг. MNB спорт сувг 2024 онд шинээр 500 орчим цагийн нэвтрүүлэг гүйцэтгэж за мөн одоо 30 гаруй хоногийн шууд дамжуулалтыг зөвхөн 2024 онд хийж гүйцэтгсэн байна. За тэгвэл 2025 онд мөн одоо олон шилдэг тэмцээн авралдаан олон сайхан одоо шууд дамжуулалтыг та бүхэндээ гүйцэтгсэн. За өөрөөр хэлбэл Монгол улс анх удаага Азийн өвлийн спортын олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлсэн. Энэ бол 2025 оны 2-р сард бүгд найрамдах дард улсын Харбин хотноо зохион байгуулагдсан Азийн маш том одоо арга хэмжээ. Энэ одоо өвлийн спортын наадмыг та бүхэндээ их орон даяар шууд дамжуулан үзүүлсэн. За олон улсын чанартай тэмцээн гэвэл Ухаан, Жижигцүгийн дэлхийн аварга, за Ухааны бас одоо бильярдын сонирхолтой дэлхийн одоо цуврал тэмцээнд багтдаг одоо олон улсын чанартай эдгээр тэмцээнүүд та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн. За MNB World цугийн одоо шинэ нэвтрүүлэг бол тухайн үедээ бол 20% та байсан. За энийг бол одоо бол 25 онд илүү одоо идэвхжүүлж шинжилж энэ хувь хэмжээг бол бид нар дээшлүүлж ажиллаж байна. За MNB World цугийн хувьд мэдээллийн хөтөлбөр болоод одоо кино, баримтат кино, одоо нэвтрүүлэг хөтөлбөрүүдийг бол англи хэл дээр бэлтгэн хүргэдэг юм сувг байгаа. Аз намхан далайн телевизүүдийн холбооны 2025 оны ерөнхий ассамблей болоод одоо Робокон олон улсын тэмцээний дүүрээр дэлхийн 50 орчим орны 250 гаруй телевизийн төлөөлөл Монгол улсад хүрэлцэн ирж мэдээ нэвтрүүлэг бэлтгэн ажиллахад манай MNB World цугийн хамт олон бид шаардлагатай мэдээлэл бэлтгэн түгээх холбоо харилцаа тогтоон ажиллах, орчуулга хөрвүүлэг хийж дэлхийн 50 орчим улсад эх орноос урьдчилан таниулахад голлоо ажилласан. За тухайлбал хамтран ажилласан Вьетнамын төв телевиз Монгол улсад зохион байгуулагдсан ABU General Assembly-ийн тухай мэдээллийг Newsline мэдээллийн хөтөлбөрт онцолсон байна. За ингэхдээ бүс нутгийн хэмжээнд 108 мянган үзэлт, олон улсад бол 10 сая гаруй үзэлт хандлттай хөтөлбөр гэдгээ онцолсон байна. За мөн бүгд найрамдах Турк улсын төв телевиз TRT, бүгд найрамдах Солонгос улсын KBS телевизийн бэлтгэсэн ABU General Assembly-ийн тухай мэдээлэл олон зуун мянган хүнд хүрсэн байна. За MNB World цуг мэдээллийн хөтөлбөрөө сүүлийн 7 жилийн хугацаанд 15 минутаар бэлтгэн хүргэдэг байсныг 2025 оны 10 дугаар сараас эхлэн 20 минут болгон нэмэгдүүлж улс эх оронд болж байгаа үйл явдлыг шуурхай цаг тухайд нь
англи хэлээр бэлтгэн хүргэж ажилладаг болсон. За ингэснээр телевиз үзэгч болоод сошиал сувгийн үзэлт хандлт 3 дахин өссөн байна. Мөн сайтлайн ярилцлагын нэвтрүүлгийн тоог 3 дахин нэмэгдүүлэн хүргэж байна. Монголын радиогийн тухайн үеийн одоо хөтөлбөрийн бүтцийг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр задгаа концерт болон одоо фондны нэвтрүүлгүүд гэж ярьдгийг манай энэ одоо алтан фондод хадгалж байгаа мэдээлэл 26%-тай, шинэ нэвтрүүлэг 37%-тай, давталт нь мөн адилхан одоо 37%-тай. Ийм байдлаар эфирийн программын дүүргэлт бол явдаг байна. За Монголын радиогийн одоо өөрийнх нь хөтөлбөрийн онцлог бол бас энэ хөдөө орон нутагт түүгдэг. За малчид иргэд сонсогчдод илүү их одоо хүрдэг гэдэг утгаараа хөтөлбөрийн бодлого бол арай одоо телевизтэй харьцуулбал мэдээж ондоо. За үндэсний төв өв соёлын нэвтрүүлгүүд болон нийгмийн нэвтрүүлэг, танин мэдхүй, хүүхдэд зориулсан урлаг соёл, өглөө орой хөтөлбөрүүд, мэдээллийн хөтөлбөрүүд бол энэ Монголын радиогийн эфирийн цагийг бол дүүргэдэг. За энэ дотроос одоо хурд мэдээллийн хөтөлбөр болон одоо өв соёлтой холбоотой нийгмийн хөдөө аж ахуйн болон газар тариалангийн нэвтрүүлгүүд бол илүү одоо жин дарж ажилладаг юм аа. За Монголын үндэсний олон нийтийн радио одоо Монголын радио одоо хөх тэнгэр Монголын доо болоо гэсэн 3 сувгийг нэгтгэж одоо үйл ажиллагаа явуулж байна. За одоо яг сүүлийн 2024 оны байдлаар одоо манай Монголын радиогийн 1-р сувг маань 6188 цаг буюу 371280 минутын нэвтрүүлгийг бэлдсэн байна. 2-р сувг буюу Монголын дуу болоо радио маань 912 цаг 5 цаг буюу 54750 минутын нэвтрүүлэг бэлдсэн байна. 3-р сувг буюу хөхтөнгөр радио маань 5824 цаг буюу 349,440 минутын нэвтрүүлгийг одоо сонсогчдод хүргээд байна. MNB-ийн сайт нь нийтдээ бол 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээр бол сошиал хөгжүүлэлтийн чиглэлээр, хоёрдугаар мэдээллийн MNB-ийн сайтыг хариуцсан ажилладаг. За мэдээллийн MNB-ийн сайт нь болохоор өдөртөө бол нэг 40-50 мэдээллийг баталгаатай найдвартай их сурвалжаас олон нийтэд хүргэдэг бол сошиал талбараараа бид өдөртөө мөн нэг 40 орчим контентийг түгээж хүргэж ажилладаг байна. Нийтдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сошиал үндсэн 3 сувг ажиллаж байна л да. Тэр нь одоо Монгол телевизийн National Broadcaster, Монголын мэдээ, MNB-ийн гэсэн 3 пэйжийг манайх үндэсний олж ажиллаж байна. Энэ сардаа бол 2300 гаруй контентийг нийтдээ хүргэдэг. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн техник технологи хөгжүүлэлтийн газрын одоо сэлбэг хэрэгсэл тоног төхөөрөмж худалдан авалтын тухай одоо товчхон мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр 2018 онд бид нар улсын төсвийн дэмжлэгээр нийтдээ одоо SD форматад байсан энэ телевизийн үйл ажиллагааг HD форматад оруулсан. За тухайн үедээ бол бас энэ арилжааны телевизүүд бүгдээрээ HD форматад шилжчихсэн. Манайх бол одоо мэдээж одоо технологийн хувьд бол хоцрогдолтой ийм үе байсан. Ингээд улсын төсвийн дэмжлэгээр 8.4 тэрбум төгрөгийг одоо MNB долгож 2018 онд 2019 онд 1.2 тэрбум төгрөгийг мөн одоо энэ MNB спорт болон World цугийн одоо хөгжүүлэлтэнд зориулж ингэж улсын төсвийн дэмжлэгийг өгжөөсний хүчинд MNB HD технологи руу шилжсэн. За тэр цагаас хойш ямар нэгэн одоо ийм төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу одоо томсгосон байдлаар техник технологийн шинжилт бол огт явагдаагүй. Тэгэхээр ажил авангуудаа одоо бид нар юугаа хамгийн түрүүнд анзаарч эхэлсэн бэ гэхээр хаана одоо техникийн зогсолт эхлэх гэж байна. Тэн дээрээс бид нар одоо ирэм дараа гаргаж техникийн худалдан авалтуудыг тухайн үеийнхээ одоо санхүүгийн нөхцөл байдалд тулгуурлаж болов хийж исэн. 2024 онд нийтдээ 440 орчим сая төгрөгийн техникийн шинжилэлт худалдан авалтуудыг хийсэн. Эдгээр дотор телевизийн техник, радиогийн техник, мөн мэдээллийн технологи, IT, компьютерууд гээд 3 үндсэн салбар чиглэлтэйгээр манайх техникийн шинжилэлтүүдийг хийдэг. Тэгээ 25 оны байдлаар бол мөн 660 орчим сая төгрөгийн техникийн шинжилэл хийгдсэн байгаа. Тэгээд ер нь нийтдээ сүүлийн 2 жилд бол 1 тэрбум орчим төгрөгийн шинжилэлт хийгдсэн. Тэгэхдээ одоо техник технологи бол биднес пул HT технологитой байгаад байдаг. 4K руу шилжих, зарим орон 8K, 10K руу шилжчихсэн байгаад байдаг. Бидний хувьд бол 4K руу шилжих зорилттойгоор техникийг бол үе шаттайгаар худалдан авалт шинжилтүүдийг хийж байгаа. Тэгээ аль болох 4K технологи дэмждэг техникүүдийг сонгож байгаа. Зар сурталчилгааны үн тарифыг шинжилэн тогтоох тухай одоо аудитын зөвлөмж болол гарсан. За энэтэй холбоотойгоор бид нар үндэсний зөвлөлийн одоо 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг та бүхэндээ үзүүлж байна. За ингэснээр бол бид нар одоо энэ тухайн үед хэрэгжижсэн зар сурталчилгааны тарифыг шинчилж одоо секундын үнэлгээг бол дээшлүүлсэн. Ингээ 24 оны 4 сард гарсан үндэсний аудитын тайлан бид нар 5 сард
төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас хүлээж авсан, хуулийн заасан хугацаанд хөргүүлж ажилласан үндэсний аудитын одоо дүгнэлт дотор нэг чухал зүйл одоо туссан байдгийг би одоо энэ тайлангийн энэ үеэр бол тодорхой одоо хэлье гэж бодож байна. Тэгэхээр манай үзэг сонсогчид маань телевизийн 5 сувг, радиогийн 3 сувг болон сошиал медиа сувгуудаар сошиал одоо платформудаар дамжуулж нийтдээ жилдээ 13,200 төгрөгөөр энэ бүх мэдээллийг хүлээж авдаг юм аа. За үндэсний аудитын газраас 2024 онд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлбар радио телевизийн үйлчилгээний хураамжийн хэмжээг олон улсын зарчим жишг байгууллагуудтай харьцуулахад 27 дахин бага байна гэж онцлсан. За энэ одоо юу гэсэн үг гэхээр яг дэлхийд бидэртэй адилхан үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн радио телевиз public broadcasting гэсэн энэ одоо статустай байгууллагуудтай харьцуулбал бид нэр 27 дахин бага одоо ийм үйлчилгээний шимтгэлийг олон нийтээс авдаг байна. За 24 оны үйл ажиллагааны товч тайлангууд бүгдээрээ шилэн дансанд орсон байгааг та бүхэн харж байна. Шилэн дансны хувьд болохоор манайх байгууллага нь 2023 оноос эхлээд онлайн дансандаа ингээд улирал болгоно хугацаанд тайлангуудаа илгээгээд ингээд баталгаажуулаад явж байгаа. Энд дээр ингээ 2023, 24, 25 оноод нь бүгд хугацаанд тайлан илгээгдсэн байгаа. Үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг бол ерөөсөө үндсэн үйлдвэрлэл буюу нэвтрүүлгийн сүлжээ, шинэ нэвтрүүлэг, шинэ одоо хөтөлбөрийн маань бодлого байсан юм аа. Тэгэхээр нэвтрүүлгийн сүлжээ гэж одоо маш одоо чухал үндсэн хууль байдаг. Энэ бол хэвлэл мэдээллийн ялангуяа одоо байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Манайхтай адилхан одоо юм радио телевизийн байгууллагууд бол хийдэг энэ нэвтрүүлгийн сүлжээ байгаа. 2018 онд бол сүүлийн одоо байдлаар програмын сүлжээг бол баталсан байдаг. Тэгээд 24-өөс 25 онд бид нар одоо эдгээр нэвтрүүлгийн сүлжээг шинжилж баталж чадсан. 2024 оны хөтөлбөрийн бодлоготой соёл шинжлэх ухаан, хүүхэд танин мэдэх үе, улс төр нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан гэх мэт нийт 10 чиглэлийн хөтөлбөрийн бодлоготой тусгаж бүтэн жилээр нь сүлжээгээ шинжилж батлууллаа. 2024 оны 1-р улирлын сүүлчийн байдлаар шинэ нэвтрүүлгийн давталт 34% байсан бол хамгийн сүүлчийн байдлаар 50-аас 53% болтлоо өссөн байна. За үзэгчдэд хүртээмжтэй байх бодлогыг баримталж шинэ нэвтрүүлгийг өдөрт 3 удаа давтах бодлогыг бид нэр баримталсан. За өнөөдөр бол 25 оны 11 сар гарсан байна. Тийм учраас 25 онд та нар бас юуг одоо чухалчилж ажиллаваа гэж манай үзэг сонсогчдод маань асуух байх. Мэдээж одоо бид нар хуулийн хугацаанд 25 оны үйл ажиллагааны бүтэн тайланг бол гаргаж одоо хуулийн дагуу олон нийтэд нийтэлж хэвлэл мэдээлэлээр хүргэнэ. Үндэсний олон нийтийн радио телевиз өнөөдөр телевизийн 5 сувг, радиогийн 3 сувг, за дээр нь санхүү бүртгэл хөрөнгө оруулалтын газар, техник технологи хөгжүүлэлтийн газар, за хамгийн газар гэсэн ийм одоо бүс бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За 21 онд үндэсний зөвлөлийн тогтоолоор байгууллагын бүтэц орон тооны дэд хязгаарыг 794-өөр тогтоож исэн бол үндэсний зөвлөлийн 23 дахь тогтоолоор 656 болгож өөрчлөлөн. Одоо үндэсний олон нийтийн радио телевиз бол яг цаасан дээр бол 656 хүний ажил албаагчийн орон тоо тагаан үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний аудитын тайлан дээр бол дотоод дүрм журмуудын нийцлийг хангуулж ажиллах тухай тодорхой заалтууд гарсан. За хэдийгээр одоо энэ хууль маань өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр явж байгаа ч гэсэн 2005 онд гарсан. Тэгэхээр тухайн үеэс хойш өнөөдрийн хүртэл энэ байгууллага дотор хэрэгжиж байгаа дүрм журмуудыг бол заавал цаг үетэйгээ нийлүүлж шинжилэн боловсруулж авах шаардлагатай. Эдгээр дүрм журмууд нь хоорондоо нийцлийг хангасан хуулийн дагуу одоо зохион байгуулагдах ийм шаардлагатай байдаг учраас бид нар одоо энэ дүрм журмын нийцлийг хангуулах тухайтад бол ажиллаж байна. Ерөнхий байдлаар бид нэр 3 чиглэлээр зөвлөх үйлчлэгээ явуулж байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дүрм журмын нийцлийг хангуулах, тэрэн дотор процессын зураглал хийх яг үе шатандаа бол бид нар одоо явж байна. Хоёр дахь ажил маань болохоор байгууллагын соёлыг яаж сайжруулах уу те бид нар хамт олонныгаа яаж идэвхжүүлэх үү гэдэг ажил дээр бас телевизтэйгээ хамтран ажиллаад явж байгаа. Гуравт нь болохоор бид нэр нэхлэн бодох бүртгэлийн бодлогын баримтчүүдээр сайжруулах, шинжлэх тийм ажлуудыг бол хийгээ явж байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ээс хойш гэж санагдаж байна. Үндэсний зөвлөлийн тогтоолоор одоо олон нийтийн нэрлэж зансан тендерийн тухай хууль буюу төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчлэгийг худалдаж авах тухай хуулийг манай байгууллага одоо мөрдлөг болгож ажиллаж эхэлсэн. За ингэхдээ бол бид нар бол өмнө нь одоо 17 оноос хойш бол уламжлалт аргыг хэрэгжилж ирсэн. За дараагаар нь олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дээр 17-гийн 2 дээр шинжилэлт одоо орсон. За энэ дээр бол
яг одоо энэ хуулийг одоо бүр мөрдөж ажиллах тухай хуулийн дээр өөрчлөлт орж ирсэн. За ингээд бид нар энэ хуулийн хэрэгжилтийг хангах бүх тендерүүдийг цахим болгох дээр одоо шат дараалтай арга хэмжээ авч одоо манай одоо зарлагдж байгаа бүх тендерүүд үйл ажиллагаа маань энэ цахим худалдаа авалтын тухай хуулиар зохион байгуулагдж байгааг бас олон нийтэд хандаж хэлмээр байна. Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 17-гийн 2-т болохоор олон нийтийн радио телевизийн дууд үрс болон радиогийн хөтөлбөр нэвтрүүлэг худалдаа авах, дангаар бүтээхээс бусад бүх төрлийн бараа ажил үйлчилгээг бол энэ тендерийн тухай хуулиар зохицуулагдахаар заасан байгаа. Тэгээд тийм ч учраас одоо энэ хуулийг хэрэгжүүлээд бүх тендерээ захимаар 2024 оноос хойш хийсээр явж байгаа. За 2025 оны тухайд бол 25.1 тэрбумын орлоготой 28.3 тэрбумын зардалтайгаар үндэсний зөвлөл маань манай төсвийг баталж өгсөн. 9 сарын гүйцэтгэлээр болохоор нийт орлого маань 66.74%-тай, нийт зардал болохоор 63.45%-тайгаар гүйцэтгэл маань явж байна. За ингээд онцлог контентуудыг дурдах юм бол бид нар цагаас оруулан ээждээ цагт хүчээрээ одоо уламжлалт контентууд, за дэлхийн мессийн шууд дамжуулалтуудыг, тэнгэр газрын хязгаар хулаа ингээд уран сайхны кино, Азийн өвлийн наадмыг, за саяхан одоо гараад өнгөрсөн Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах World Musician шоуны үндэсний ялагчийг бид нар одоо 3 ялагчаа тодруулсан байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн аль бие усны эрхтэй бүтээл болох World Musician буюу хөшигний арын дуучин шоу нэвтрүүлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз амжилттай зохион байгууллаа. За нэвтрүүлгийн зураг авалтын хувьд 6 дугаар сарын 3-наас эхэлсэн. За үүгээрээ 3 шат буюу 9 дугаарын ард гарсан бол сүүлийн шатны буюу финалийн шатны дугаарыг 10 дугаар сарын 12-нд Хүн театраас шууд үзэгчдэд дамжуулан хүргэсэн байгаа. За энэ нэвтрүүлгийн маань гол онцлог юу вэ гэхлээр хөшигний араас буюу нүүр царайгаа харуулахгүйгээр бусдад өөрийнхөө авиас чадварыг харуулхад оршиж байгаа. За ингээд үүгээр Монгол улсаа төлөөлөн 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсыг зорж World Musician шоуны одоо Гран При төрөлд нь оролцох тасалбараа атгаж авч чадсан юм а. Кино орчуулгын редакц 2024 оны 2 дугаар хагас жилээс 2025 оны за 3 дугаар хагас жилийг дуустал ерөнхийдөө бол дотоодын 4 фильм арк, фильм бриж, туурахта Намадиа гэх мэт дотоодын 4 дистрибьюшн компанитай хамтарч ажиллаж, за сонирхолтой уран сайхны болон олон ангит кинонуудыг авчирч үзэгч түмэнд хүргэдэг. 2024 оны 9 сард Сөүл хотод зохион байгуулагдсан BCVV гэдэг жил болгон зохион байгуулагддаг 100 өмнөд Азийн орнуудын за контент маркетаас нэлээд олон компанитай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хийж эхлүүлсэн байгаа. За энэ гэрээ хэлэлцээрийн үр дүнд тухайн жилээр бид бол KBS телевизийн нохой ялмарч киног за үзэгч түмэнд үндэсний телевиз, KBS телевиз ингээд хамтарсан нээлт буюу шууд тухайн цаг үед нь үзэгч түмний бүтээл болгож гаргаж ирсэн байна. 2024 оны онд Мосфильмийн удирдлагууд Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр айлчлал хийсэн. Тэгээд энэ айлчлалын хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээний одоо үр дүнд нийт 19 киног үзэгч түмэнд иргэн үзүүлээд байна. За мөн оны 5 дугаар сард бол жил болгон Бусаанд зохион байгуулагддаг Бусааны контент маркет руу явж энэ үйл ажиллагаагаа одоо тэлж гадны компаниудтай хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг мөн хийсэн. Төмөн өнгийн язгуур соёл олон угсаатны эвтэй амьдрал хүн төрлөختөнд үлдээсэн өвгдийн баялаг түүхт өв сангаар монголчууд бид бахархдаг. За мөн одоо 2024-өөс 25 онд бол шууд дамжуулалтын шин технологиг бид нар одоо нэвтрүүлж чадсан ийм хамт олон байгаа. Тэгэхээр эх орны өнцөг булан бүрээс гадна ер нь одоо энэ дэлхийн нийтэд бид нар үйл ажиллагаа болж байгаа тухайн одоо халуун цэг дээрээс яг одоо төрийн наадмаа үзэж байгаа юм шиг шууд дамжуулалтыг бид нар хийж чаддаг болсон. Монголын мэдээ сувгийн уран бүтээлчд бол бас зөвхөн одоо нийслэл Улаанбаатар хотод төвлөрөөд явах биш. Хөдөө орон нутгийн одоо сурвалжлагч нар за мөн хөлийн чандах гээс сурвалжлагчтай ажилладаг. За 2025 оны тухайд гэх юм бол одоо оны эхний одоо 10 сарын байдлаар нийт 17 удаагийн одоо хөлийн чандах томилтоор ажилласан байна. За үүний бол одоо дийлэнх хэсэг нь одоо төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын бүрэлдэхүүнд орж ингэж ажилласан байна. За бие дааж бол одоо хавдар төслийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсад усаа томилтоор ажиллаж манай уран бүтээлчид одоо төслийн мэдээ сурвалжлага бэлтгэн ирүүлсэн байна. 2025 онд
2024 оны адилаар 400-аас 500 цагийн одоо энэ шинэ нэвтрүүлэг, уран бүтээлчдийн анализ, тойм нэвтрүүлгүүдийг үзэгч та бүхэндээ үзүүлсэн байна. За тэгвэл 2026 онд бид бүхнийг 3 томоохон тэмцээн хүлээж байгаа. За эдгээр 3 тэмцээний хүрээнд ямар ч тач одоогоор баттай болсон гэвэл хөлбөмбөгийн дэлхийн авар шалруулах тэмцээнийг үзэгч та бүхэндээ бид эх 2026 оны 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 20 хүртэл шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байна. Өвлийн олимпийн наадам Итали улсад одоо зохион байгуулагдана. За яг энэ тэмцээний ирэх авахтай холбоотойгоор үйл ажиллагаа яг энэ 2025 оны төгсгөл дээр бид яригдж байна. Бас нэг томоохон арга хэмжээг бол 2026 онд Япон улсад зохион байгуулагдах Азийн зуны спортын 23 дугаар наадам байгаа. За энэ наадмыг бас үзэгч та бүхэндээ бид шууд хамжуулан үзүүлэхээр одоогоор ABU-тэйгээ хамтраад байна. Мөн Монголын үндэсний олимпийн ороотойгоо хамтраад байна. Тэгээд эх онд бол олон одоо сайхан шууд хамжуултуудыг үзэгч та бүхэндээ MNB спорт зөвхөн зүгээс үзүүлэх болно. Улаанбаатар хотын хэмжээнд бол 700 мянга гаруй автомашин одоо зорч хөдөлгөөн хийдэг гэж үзэж байгаа. Үүнээс бол 500 мянга орчим бол одоо Япон автомашин байгаа. За бид энэ Япон автомашины үйлдэл долгионд тааруулсан бас томох хэмжээний бас шилжилт хийсэн манай Монголын радио бол 76.1 гэдэг долгионоор одоо засагдж эхэлсэн. Би бол бас хамт олондоо хэлдэг байсан энэ үндэсний радиог ер нь энэ радиог үздэг болгоно гэж. Тэгэхээр энэ сошиал платформ дээр одоо энэ радиог үздэг болгох, радиогийн одоо энэ контентуудыг одоо бүгднгийн одоо подкаст хэлбэрээр гаргаж тавих нь бол хамгийн одоо эхний зорилт байсан. Манай хамт олон одоо эндээ хүрээд ажиллаж байна. Радиог нэг томоохон бас хөгжил дэвшил бол одоо хөгтөнгөр гэдэг радиогаа бид сошиал брендингээр болон сүүлийн үеийн хүүхд залуучуудын сонсох дуртай тэр формат руу оруулсан. Энэ нь одоо дэлхийн радиогийн дараагийн одоо чиг хандлага болоод байгаа нүдэнд харагддаг радио гэдэг төслийнхөө хүрээнд бид бас зорилго тавиад ажилласан. Яг одоогийн байдлаар одоо бид сошиалд бол 5000 дагагчтайгаар үйл ажиллагаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар 110 мянга орчим дагагчтай мөн одоо манай сүүлийн хийж байгаа радио аудио болон видео болсон форматууд манаас амжилттайгаар одоо болсон гэж хүмүүс төрж байгаа. Одоо хамгийн их хандлттай видеонууд одоогийн байдлаар 2 сая орчим хүн үзсэн тийм видео байгаа. Манай хөгтөнгөр одоо маань 80.9 долгионоос Япон машины форматад тохируулж одоо үйл ажиллагаа долгионоо засаж байгаа. Энэ учраас одоо ялангуяа хүүхэд залуучууд хөгжим дуртай тийм сонсогчтой хүмүүс талархлыг хүлээгээд байгаа. За 2025 оны хамгийн одоо том чухал хоёр ажил юу гэсэн бэ гэхээр энэ олон улсын ABU Robocon олон улсын тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах тухай ажил байлаа. За мөн одоо ABU буюу одоо Аз намхан далайн телевизүүдийн холбооны одоо гишүүн байгууллагаар ажиллагийн хувьд 62 дугаар ассамблег эх орондоо зохион байгуулахын нэр хүндтэй томоохон ажлыг бид нар зохион байгуулж дэлхийн 43 орны 280-аад хэвлэл мэдээллийн байгууллагын 330-аад зочдыг бид нар одоо эх орондоо угтан авч энэ General Assembly-г амжилттай сайн зохион байгууллаа. За MNB бол Аз намхан далайн өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбооны одоо 18 гишүүн байдаг энэ захирлуудын зөвлөлийн гишүүнээр мөн одоо сонгогдсон ажиллаж байна. За энэ бол одоо Аз твтэй болон одоо бусад одоо адилтгах хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нэгдсэн одоо бодлогод оролцох, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, илүү одоо туршлах, солилцох, хамтын ажиллагааг өрнүүлэх өргөн боломж нэгдэж байна гэж үзэж байгаамаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газар нь 2024 оны 4-р удирлаас үйл ажиллагаагаа эрчимтэйгээр хөгжүүлж 25 оны өнөөг хүртэл Аз намхан далайн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн болон бусад улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагуудтай хамтарч сан жижиг байгуулсан. Эдгээр сан жижигүүдээс дурдвал Туркийн TRT телевиз, Бутаны BBS телевиз, Кыргызстаны УТРК телевиз, Оросын РТР телевиз, мөн Польшийн телевиз, Туркменистаны телевиз, Казахстаны хабар агентлаг гэх эдгээр 7 телевизтэй хамтын ажиллагааны сан бичгээ амжилттайгаар байгуулж одоо хүртэл хүчин төгөлдөр хэрэгжүүлж байгаа. Мөн одоо бидний цаашдын зорилго 25-аас 26 онд эдгээр телевизүүдийн цар хүрээг нэмж бусад олон өргөн нэвтрүүлгийн телевиз байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төв Азийн зүрхэнд орших Монгол орн. Их хотын өрнүүн амьдрал.
таалнуудын нам гүм амгалан 25 онд бидний хийсэн бас нэг чухал зүйл бол ТИКА байгууллагатайгаа хамтраад Монголын үндэсний олон нийтийн телевизийн за мөн радиогийн 58 жил 90 жил болсон энэ архив санх өмөргийг бид нэр дижиталчлах хамгийн сүүлийн үеийн технологид хөрвүүлж одоо хойч үедээ архиваа өвлүүлэхийн төслийг хийгээд одоо 3.2 гэсэн үе шаттайгаар явж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн одоо нийт сан хөмөргийг тоон систем шилжүүлэх, 4K формат руу шилжүүлэх одоо төслийн ажлууд бол эд хэрэгжээ явж байна. Энэний хүрээнд бол одоо манай радиогийн алтан сан хөмөрөг, радиогийн эргэлтийн фонд, телевизийн кино фонд, телевизийн алтан сан хөмөрөг, мөн 35 мм, 16 мм кино хайлснууд гэх зэрэг нийтдээ 65 мянга гаруй хайлсыг бол одоо энэ төслийн хэмжээнд бол бид нар орчин үеийн 4K формат руу гаргаж сэргээж одоо шинжилнэ. Мөн одоо хуучирч муудсан дуу дүрсийг сэргээн засварлах ийм тоног төхөөрөмжүүд бол орж ирж байгаа. Одоо энэ төслийн ажлуудад эд хэрэгжээд мөн архив хадгалт хамгаалтын алба шинээр байгуулагдсантай холбоотойгоор фондуудыг нэгтгэж өрөө цэцлэгаануудыг засварлаж одоо нүүлгэн шилжүүлэлтийн ажлууд бол өнөөдрийн байдлаар хийгдэж байна. Тэгээ удахгүй одоо тэр 50 60 жилийн өмнөх бараг 70 80 90 жилийн өмнөх радиогийн тэр фондуудыг маш сайн чанартайгаар үзэг сонсогч бүхэндээ бол хүргэхээр зорин ажиллаж байна. Үндэсний олон нийтийн радио телевиз, олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, тэдэнд тайлагнадаг ашигын төлөө бус ийм байгууллага. Дөрвийн нэгд нь олон нийтийн радио телевизийн үйл ажиллагаанд хараалт бус байх, бодит мэдээллийг олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, олон ургалж үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны хувь хүн, улс төрийн намын эрх ашигыг бус, нийт үндэсний эрх ашигыг дээдлэх үндсэн зарчмыг баримталж ажилладаг ийм байгууллага. Үндэсний аудитын шалгалтаар гарсан 2021-с 2023 оны үйл ажиллагаанд хийсэн тайланг бид нар 2024 онд хүлээж авсан. Тайлангийн биелэлтийг хангуулж ажиллах нь хамгийн энд тэргүүний зорилт байсан. Санхүүгийнхаа алдагдлыг бууруулах, үйл ажиллагаагаа одоо хэвэн явуулах, энд ажиллаж байгаа нийт албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан дотор цалинг одоо тогтмолжуулж төлөх энэ үйл ажиллагаа бол 2024 онд одоо хийгдэж дуссан.
өдрийн хөтөлбөр эхэлж байна. Тэнгэр радио өндөр үсгэд подкаст энэ намын болоо явж байгаа. Арга. Нэг явж байгаа. 한 선언이 들을 때 하이덴티 버튼을